За сайн байцгаана үзэгчдээ Улаанбаатар төмөр зам подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань Улсын их хурлын гишүүн эрчим хүчний хуулийн шинжилгээ ажлын хэсгийн ахлагч Хэнх Цэцэг. За Улаанбаатар төмөр замын эрчим хүчний төвийн дарга баяр жаргалнаар оролцож байна. Урилга хүлээн авч бас манай студид төрөлцөн ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Сайхан подкастт оролцож байгаа баярлалаа. За Хэнх Цэцэг гишүүнээс эхний асуултыг асууя. Та бол одоо олон жил бас энэ эрчим хүчний салбарт ажилласан тий. Тэгээ сүүлд нь бол одоо Австралид бол энэ чиглэлээр доктор, магистр гэдэг ингээд хамгаалалт явсан хүн байгаа. За сүүлд бол та яг энэ эрчим хүчний тухай хуулийн шинжилгээний ажлын хэсэг дээр одоо ахлаад ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн ажлаас эхлээд яриагаа эхлэе тийм ээ. Тэгэхээр энэ хуулийн шинжилгээд за өнгөрсөн жил бол монголчууд одоо бүгдээрээ мэдж байгаа эрчим хүчний реформ гэж том асуудал яригадаад энэ нэг үн нэмэл өнгөрчлөө гэдэг асуудлууд маш их хүмүүс ярьж байна тийм. Энэ дээр одоо ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол бас тодорхой тайлбар хүмүүст нэг ойлголт өгөхгүй тийм. За тийм эрчим хүчний реформын үндэсний хороо гэдэг одоо анх улсын хурлын дараа байгуулагдсан засгийн газар байгуулсан. За тэгээд тэр одоо хороо бол яг одоо хүмүүсийн хэлж байгаагаар бол бүрхий салхи эрчим хүчний тарифыг нэмэл тэгээд тэрний дараа бас төлөөллийн сайн ажиллаж чадахгүй байж идэл одоо ингээд татан буугдсан. Тий. За тэгээд шинэ одоо 126 гишүүнтэй улсын хурал эрчим хүчний одоо хуулиудыг шинжлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсгийг миний бие ахлаад ингээд явж байгаа. За энэ ажлын хэсэг дээр бол одоогийн байдлаар 11 улсын хурлын гишүүн ажиллаж байна. Энэ одоо ажлын хэсэг бол нэг юм 4 ажлыг эрчим хүчний салбарт хийж өгөө гэсэн юм зорилго тавьчаад одоогийн байдлаар бол ер нь бол 3 ажлаа бол нэлээд сайн хийчихэд одоо ингээд 4 дахь ажил дээр төлөвлөрөөд ажил явж байгаа. За хамгийн нэгдүгээр ажил юу вэ гэхээр ер нь одоо энэ эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин үр дагаврын үнэлгээ гэж юм хийдэг. Өнөөдөр тэр 2001 онд батлагдсан хууль маань ямар үр дагаврыг нийгэм тавцарсан юм бэ? Ямар одоо заалт нь хэрэгжсэн, хэрэгжээгүй гэдэг юм үнэлгээ хийдэг ажил. За энийг ингээд хийж дууссан байгаа. За түүний дараа одоо бусад улсын одоо эрчим хүчний салбарыг судлая. Яг одоо манайхтай ижил төстэй ийм хүүтэн уур амьсгалтай улс орон хэрэглэгчээ салхаанаар, дулаанаар хангах ийм эргэлт хэрэгцээтэй орон зохион яагаад болоод байгаа юм бэ? Хууль эрх зүйн орчин яаж болоод байгаа юм? Эрчим хүчний салбарын байгууллагууд нь ямар байдаг гэдэг нэлээд судлахыг зорилсон. Энэ хүрээндээ бид нар 8 улсын 12 хуулийг бол нэлээд наривчлалтай судалсан. Энэ бас нэлээд хэцүү ажил байсан. За ингээд гуравт нь энэ ажлынхаа үндсэн дээр бид нар дулаан хамжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад дууссан. Одоо ингээд өргөн байхад ерөөдөө бэлэн болцсон байгаа. За ингээд дөрөв дэх ажил бол салхи эрчим хүчний тухай анхдагч хуулийг боловсруулах ажлыг ингээд эхлэе явж байгаа. Энэ үн нэмэд өнгөрчлөө гэдэг дээр та бас нэг яг энэ үн нэмэд өнгөрчүү айлсгүй цаана бас дахиад энэ хуулийн шинжилгээний өрөөнд ингээд ажлууд бол мэдээж одоо урт хугацаанд үр дүнгээ өгнө шүү дээ тийм ээ. Реформын одоо ажлууд бол тийм ээ. Энэ талаар бас та ер нь бол яг эрчим хүчний салбар бол маш одоо асуудалтай байна л да тийм. Өнөөдөр энэ салбар хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. За одоо орцох талуудын хүндрэл бэрхшээлтэй байнга тулгарч байна. Одоо тоног төхөөрөмж нь маш их хувьцарсан эхнээсээ одоо дэлбэрч эхлээд байна. Эрчим хүчний одоо их усрын дутагдaltaй байна гэдэг маш олон асуудлууд байна тийм. Тэгэхээр энэ олон асуудлуудыг шийдэхийн төлөө маш олон ажлуудыг хийх шаардлагатай. За мэдээж хамгийн одоо нэгдүгээр ажил бол мэдээж тэр үн тарифын асуудал байсан. Яг тэгэхээр олон жил одоо ингээд үн тарифын тогтмол байдлаар бариад одоо явцсан тийм хэрэгж зарж байгаа юм маань. Гэтэл их усрыг барихаар одоо хөрөнгө оруулалт шаардлагатай шүү дээ. Тэр хөрөнгө оруулалт бол одоо ялцгуур зах зээлийнхаа одоо зарчмаараа хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ тийм. Тэр хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй болохоор одоо ингээд тарифын шинжилт хийхээс аргагүй. Олон жилийн хугацааны дараа бол нэлээд том өөрчлөлт хийсэн. За ингээд үн тарифын дараа бол мэдээж хамгийн одоо чухал асуудал бол энэ хууль эрх зүйн орчны шинжилгээ асуудал байна. Энэ шинжилжээж л ер нь ингээд асуудал салбарт байгаа олон асуудлуудыг шийдэх юм байна гэсэн ийм дүр зургуул харагдаж байгаа. Монголын эрчим хүчний салбарт бол бас Улаанбаатар төмөр зам бас нэлээд томоохон хэрэглэгчтэй.
За баяр жаргал даргын төвний хэлж байгаагаар бол эхний одоо 4-5-д явж явах шиг байна тийм ээ. За энэ хуулийн шинжилгээний хүрээнд бас энэ одоо сая таны ярианд бас гарлаа энэ оролцогч талуудын оролцоог бас их одоо нарийн зохицуулж өгөх. Мэдээж амьдрал баян амьдрал одоо зөндөө олон асуудлууд ургаж гарсан 2000 оны хуулиас хойш бол энэ хуулийг одоо ахиж эргэж харах одоо зөндөө амьдралд нийцүүлэх гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү асуудлууд тулгамдж байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам дээр бас одоо энэ хуулийн шинжилгээний хүрээнд бас тэ өөрсдийнхөө оролцоог илүү сайжруулах гэдэг юм уу. Энэ тал дээр бас баяр жаргал дарга бас өөрийнхөө санал бодлыг хуваалцахгүй. За Монгол улсад эрчим хүчний 3 хууль одоо хэрэгжиж байгаа. Эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, сэргээгч эрчим хүчний тухай хууль гэдэг. За энэ 3 хуулийн хүрээнд бол Улаанбаатар төмөр замын эрчим хүчний одоо аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа. За эрчим хүчний тухай хуулийн хүрээнд бол эрчим хүчээр зохицуулалттай хангах, эрчим хүч түгээх энэ тусгай зөвшөөрлийн хүрээнд бол бид нэр жилдээ 145 сая киловатт-цаг эрчим хүчээ одоо өөрийн шумс үлжээрээ дамжуулан борлуулж байна. За энэ бол одоо бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагатай авч үзэхэд бол нэг юм 4-5 гэдэг нэг жил болгоны борлуулалтаас хэлбэлзээд ингэ явж байгаа. За Улаанбаатар төмөр зам өөрөө бас их том байгууллага. Монгол улсын хамгийн том ажил олгогч байгууллага. Энэ утгаараа эрчим хүчийг маш хэрэгэлдэг. Жилдээ нэг 36 сая орчим киловатт-цаг эрчим хүч хэрэгжилж байна. Тэгэхээр нөө эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиараа жилд 2 сая киловатт-цаг эрчим хүчээс дээш одоо хэрэглээтэй байгууллага бол одоо эрчим хүчний хуулиараа үүрэг хүлээсэн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн байгууллага болдог. Тэгээд Улаанбаатар төмөр зам эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн байгууллага. Энийхээ хүрээнд бас тодорхой ажил зохион байгуулад ингээд явдаг. За 3 дахь нь болохоор сэргээгдэх эрчим хүчний тухай хууль гэж байгаа. За энэ хуулийн хэрэгжилтийг одоо бас хэрэгжүүлэх гэдэг ажиллаж байна. За айраг болон зүүн хараад ийм жижиг хэмжээний нарны цахилгаан үсвэрийг одоо туршаад бас ингэ болохоор юм байна гэдэг. Энэ бол англи систем байгаа. Төв эрчим хүчтэй одоо параллел зэрэгцээ ажилладаг. За мөн одоо доромжт манайд бас эрчим хүчинд одоо холбогдоогүй нэг одоо замын хэсэг үлдсэн байсан. За энийг одоо апгрейд буюу одоо батарейтай нарны үсвэрээр хангахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. За мөн сайн шандад бас нэг 1 мегаваттын одоо нарны цахилгаан станц барих Тэзүү зураг төсөл боловсруулад эрчим хүчний яамаар магадлангаар оруулаад энэ жил одоо алгажуулж авсан байгаа. За энийг бас хэрэгжүүлэхээр зорж ажиллаж байна. Яг нь эрчим хүчний одоо хуулиудыг одоо хэрэгжүүлээд ажиллахад олон өндөрлөд байна л да. Жишээ нь одоо сэргээгдэх эрчим хүчин дээр гэхэд одоо айл өрхөд өөртөө аж ахуй нэгжүүд хувьдаа ингээд манай хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүчний их усүрүүдийг одоо бариад ашиглаад эхэлсэн. За тэгээд ингээд өөрийн хэрэгцээнээс илүү эрчим хүчийг одоо ингээд түгээгсүүлж нийлүүлэн борлуулна гэдэг. За энэ нь одоо хуулийн зохицуулалт байхгүй ч гэх юм уу те. Иймэрхүү хүндрэлүүд бол байгаа. За энэ дээр бол одоо бас ингээд эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороондоо төрийн захиргааны одоо хариулах байгууллагуудаа саналаа өгөөд ингээд ажиллаж байгаа. Улаанбаатар төмөр зам өөрөө бол сая баяр жаргалын ярианд харлаа. Өөрөө бол маш том одоо худалдаа авахчаас борлуулагч шүү дээ. Тэгэхээр энэ үн тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр зам дээр бас ямар одоо зохицуултууд шаардлагатай байна тийм ээ. Энэ дээр бас таны саналыг сонсъё. Одоо зохицуулахороо эрчим хүчний үн тарифыг одоо баталж байгаа. Эрчим хүчний үн тарифыг батлах дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн одоо авалтын тарифыг одоо авалтын тарифаар тухайн байгууллагууд одоо үлдэх орлогыг одоо зохицуулж явж байгаа. За энэ үлдэх орлого бол ерөөсөө л эцсийн хэрэглэгчдээс одоо орж ирж байгаа орлогыг л одоо хуваарлаж байгаа л гэсэн. Тэгээ энэ орлого хүрэлцэхгүй байгаа асуудал одоо сүүлийн жилүүдэд үүсэж байгаа. Тэгээд сая өнгөрсөн жил одоо үн тариф нэмсэн гэдэг байгаа. Цахилгаан дээр бага зэргийн үнийн нэмэлт бол нэмсэн. За дулааны үн бол нэмэгдээгүй. Энэтэй холбоотой нэг эрчим хүчний одоо салбарт санхүүгийн их усүр дутагдах асуудал дахиад энэ жил байгаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг одоо суураар нь шийдэж байж л одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага одоо техникийн шинжилэл, шугамсалжаагийн шинжилэх энэ асуудал одоо хэрэгжинэ. Тэгэхээр яалтчгүй нэг хуулийн шинжилэлтэй холбоотой бас энэ асуудлууд зохицуулалт нь одоо яг өнөө цаг үед одоо бас болохгүй байгаа асуудлыг хөрсөн дээрээ яг аж ахуй нэгж дээрээ
гэдэг илрээд байна л та. Тэгэхээр эрчим хүчний тухай хуулийн шинжилгээ ажлын хэсгийн хүрээнд одоо бас яг энэ одоо Улаанбаатар төмөр зам тэр тулгамдаад байгаа шиг ийм асуудлуудыг одоо зохицуулах тэр зохицуултыг яаж хийж байна? Одоо эрчим хүчний хууль маань бол ерөнхийдөө хит тийм ерөнхий маш богинохон товчхон ийм хууль байгаа шүү дээ тий. Оролцогч талуудын одоо энэ тэр процессыг одоо багасгах ч гэдэг юм уу тийм ээ. Тий. За тэгэхээр эрчим хүчний тухай хуулийг ер нь яагаад одоо шинжлэх шаардлагатай юм бэ гэдэг асуудлыг бид аягаас ярих хэрэгтэй л дээ. Тэгэхээр ер нь бас нэлээд олон шалтгаан байгаа л да. Нэгдүгээр манай эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан буюу 24 жилийн өмнө батлагдсан хууль. Нэг төрлийн одоо хууль маань нэлээд хоцрогдчиход байгаа гэсэн. За энэ 24 жилийн хугацаанд 15 удаагийн өөрчлөлт хийгдсэн. Хуулийн 53% нь бол өөрчлөгдсөн гэсэн. Одоо бол энэ хувьд бол өөрчлөлт оруулах боломжгүй зөвхөн шинжлэх шаардлагатай л тийм л хууль гэсэн. Тэгээд энэ хууль маань одоо ингээд маш ерөнхий товчхон тэгсэн мөртлөө одоо ингээд дулаан цахилгаан ингээд хоёр том одоо хангамжийн асуудлыг зохицуулдаг. Тэгээ хууль нь ийм товч ерөнхий болохоор бодит амьдрал дээр юу болж байгаа гэхээр 800 гаруй журмаар өнөөдөр энэ харилцаагаа зохицуулж байна. Гэтэл журам гэдэг бол одоо тогтвортой зохицуулалт биш гэж үздэг. Яг тэгэхээр угаасаа ойлгомжтой тий. Жишээ нэг сайд хурж ирээл нэг цоо шин журам гаргачихдаг тий. Эсвэл одоо маргааш нэг гэсэн юм хөрөнгө оруулалтын явж ил ингээ хүрээд ирсэн чинь маргааш нөгөө журам нь алга болцсон байдаг. Хүчингү болцсон байдаг. Эсвэл одоо журам дээр байгаа зохицуулт нь хуулийн зохицуултаас авсан, хуулиас авсан, эсвэл хуулийн одоо заалттай зөрчилдсөн, хүний эрхийг зөрчсөн ч гэдэг юм ингээд журам дээр бол асар олон асуудал ингээ байдаг юм байна л да. Тэгээд ийм учраас ер нь бол Монгол улс нэг юм журмын их орн болчихжээ. Хууль нь хэд ерөнхий болохоор. За ингээ хууль нь хоцрогдсон юм байна. Хэд ерөнхий юм байна. Тэрнээс болоод маш их олон журамтай юм байна гэд. За гэтэл дараагийн нэг юм нь эрчим хүчний салбарт аюул олон хүмүүсийн шүүмжлэлийг нэг дагуулдаг асуудал тусгай зөвшөөрлөд. Тэ та бүхэн мэдж байгаа. Одоо танай түгээх компани бол түгээх тусгай зөвшөөрөл, хангах тусгай зөвшөөрөл өөрөө юу өчээд ингээ харманга юм байна. Тэгсэн чинь одоо байгаа эрчим хүчний тухай хуулийн 40% нь зөвхөн тусгай зөвшөөрлийн тухай гайхалтай байгаа зү. Тэгэхээр энэ юг хэлээд байна гэхээр эрчим хүчний салбар бол зохицуултын хувьд бол тогтворгүй салбар байна. Өнөөдөр эрчим хүчний салбарт болоод байгаа энэ бүтэхгүй байгаа энэ асуудлын үндсэн шалтгаан олон юмнаас болж байгаа л да. Мэдээж үн тариф, хөрөнгө оруулалт энэ төр гээд. Тэгээд нэг шалтгаан нь үнэхээр энэ хууль юм байна. Хууль нь ерөөсөө юм. Тэгэхээр ийм тогтворгүй зохицуултын салбар руу хинч хөрөнгө оруулалт хийхгүй. Маш эрсдэлтэй гэж үзэн шүү дээ. Хоёрдугаар ийм одоо салбарт байгаа оролцогч талууд. За тэр хэрэглэгчээс нь ахуулаад энэ одоо тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниас ахуулаад тэр одоо хөрөнгө оруулагчаас ахуулаад тасралтгүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг юм байна гэж ингэж үзэж байгаа. Тийм ч учраас л одоо энэ хуулийг бол шинжилгэхээс бүр зайлшгүй шаардлагатай болсон байна гэж дүр зур харагдаж байгаа. Тэгээ би түрүүн хэлсэн нөгөө гадны улсыг судалсан гэдэг тийм. Тэгсэн чинь манайхтай ижил төстэй энэ одоо хүйтэн уур амьсгалтай хэрэглэгчээ дулаан цахилгаанаар хангах ийм орнууд яаж яана гэсэн чинь дулаан хангамжийн бие даасан хуультай. Цахилгаан хангамжийн бие даасан хуультай. За тэгээ манай нөгөө эрчим хүчний тухай хууль гэдэг юм нь болохоор нэг юм 6 бүлэгтэй 18 хуудастай хууль. Тэгсэн чинь бусад улсын дулаан хангамжийн хууль нь 5-аас 10 бүлэг 50-60 хуудас. Цахилгаан хангамжийн хууль нь одоо 10-аас 20 бүлэгтэй 100-200 хуудастай. Өөрөөр хэлбэл энэ одоо амжилттай яваад байгаа улс орн яаж яах гэхээр харилцаагаа аль болохоор яаж гинөө хуулиар зохицуулахыг хичээдэг юм байна. Журмаар биш. Тэгээ хуулиар зохицуулсан учраас л тэр маань тогтвортой. Тэгээ хуулийн дээр нь байхгүй болохоор одоо яаж юм гэхээр ингээд нөгөө нэг захирал дээр очиод эсвэл нэг дарга дээр очиод мухардалд ороод тэгээл ингээд тасралтгүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна шүү дээ. Гэтэл хууль нь процессын зохицуулттай байсан тохиолдолд журмын тоо цөөхөн байх нь байна. Тэгээд ийм салбар бол өнөөдөр хүн яах нь хөрөнгө оруулна, хүндрэл бэрхшээл тулгарх нь багасна. Тэгээ энэ бол маш том тийм хуулийн реформ хийгдэх хэрэгтэй юм Монгол улсад. Тий. Дараагийн нэг ажигласан юм бид нар гадны улсын хуулийг судаад ажигласан юм яасан гэхээр Монгол улсын хуулийн бүтэц алдагдсан байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ер нь бол хууль гэдэг нь юм байна л да. Тухайн хуулийн зорилго нь юу юм? Тухайн хуулийн үндсэн одоо боди хэсэг нь юу юм? Тэгээд төсгөл хэсэгт нь тухайн хуулийн хариуцлагын хэсэг гэдэг бүхэл бүтэн том бүлэг байдаг. Монгол улсад нэг ийм яриад гэж та бүхэн мэдж байгаа тийм. Одоо 1000 сайхан хууль батлагдаад ерөөсөө хэрэгждэг. Хуулийн хүрээнд одоо хийх ёстой ажлыг ерөөсөө хийдэггүй гэж ярьдаг ч тийм.
Энэний нэг шалтгаан нь ерөөсөө Монгол улсын тэр хуулийн хариуцлага хэсэг байхгүй болсон. Хамгийн сайн нь. Тэр яагаад байхгүй болсон бэ гэхээр 2017 онд зөрчлийн тухай хууль гараад бүх хуулиндын тэр хариуцлагын бүлгийг авч хаяад тэгээ ерөөсөө ганц өгүүлбэр л байдаг. Эрүүгийн хууль, төрийн захиргааны хууль, зөрчлийн хуулиар хариуцлах хүлээнэ болоо. Сайхан. Гэтэл бусад бидний судалсан хараа 8 улсын 12 улсын хууль нь шүү дээ. Тэр хуулийн дээр бүхэл бүтэн том бүлэг. Тэгээ өөрөөр хэлбэл уучлаарай та ийм үүрэгтэй, ийм үүргээ хөрсгөөл ийм хариуцлагатай гэж тэр доорн бичдэг. Өөрөөр цагаан дээр хараад хариуцлага нь бичигдчихэж л тэр хууль яадаг байх нь хэрэгждэг байх нь л. Тийм юмыг бол бусад улсын хуулиас бол бас олж харсан л да. Тэгээд ийм шинжилт бол Монгол улсад хийгдэх хэрэгтэй байна гэж харсан. Сая таны ярианд гарлаа. Ер нь бол энэ хууль тогтвортой байж энэ рүү бол хөрөнгө оруулалт орж ирэх нэ гэж. Тэгэхээр мэдээж одоо хөрөнгө оруулалт орж ирлээ гэдэг бол одоо оролцогч талууд нэмэгдэж байна, тийм ээ. Тэгэхээр энийг дагаад мэдээж одоо өрсөлдөөн зах зээл маш чухал. Тэгэхээр энэ өрсөлдөөн зах зээл одоо энэ эрчим хүчний салбарт яагаад чухал юм бэ гэдэг дээр та ямар баталтай. Тэгээ бид нар нөгөө захиргааны хэмжээний тухай хуулийг ингээд анхдагч хуулийг босруулж байгаа гэж шүү дээ. Тэрний ерөөсөө үндсэн зорилго нь бол одоо энэ өрсөлдөөн зах зээл рүү одоо шилжүүлэх тийм зорилго. Одоо яг. За тэгээд одоо бид нар ямар системтэй юм бэ гэж. Одоо болохоор ерөнхийдөө ийм төр монопол гэж нэг хөлтэй авахчийн загвартай манай зах зээл, захиргааны зах зээл. Тэр нь яадгүй хэр ингэсэн үг. Цахилгаан станцуудаас төр одоо цахилгааныг худалдаж аваад тэгээд одоо хэрэглэгч рүү зардаг ийм систем баггүй юу? Өөрөөр хэлбэл станцууд хэрэглэгч хоёрын дунд төр одоо ингээ баг ингээ лаглагаа суудсан. Тэгээ энэ хоёрын өмнөөс бүх юмыг зохицуулж чадахгүй бүтлгүүтэй ингээс явж байгаа одоо систем. Та бол одоо мэрэгчлэр одоо Австралид бол бас олон жил ажилласан шүү дээ. Тэгэхээр энэ Австралид одоо яг бол одоо таны яриад өрсөлдөөн зах зээл бол тэнд яг одоо жинхэнэ утгаараа явж байгаа. Одоо манад бол жишээ нь нэг байшингийнхаа дээвэр дээр ингээ нарны автан сурлуулчаал одоо шугамд одоо илүүдлээ нийлүүл яг гэхэд л одоо ингээд баахан дүрм журм яриад баахан тусгай зөвшөөрөл одоо ингээд бичиг цаасаар болоод идэг юм асуудлууд байна шүү. Тэгэхээр Австралийн жишээг та бас сонирхолтой үү? Яг зөв тийм. Тэгээд яг бид нар бас юу харж байгаа вэ гэхээр ер нь одоо ингээд эрчим хүчний салбарт процессын дахин инженерчлэл хийх цаг нь болсон байна гэдэг үнж байгаа. За яагаад вэ гэхээр одоо эрчим хүчний салбарт одоо ингээд хэрэглэгчээс ахуулаад хөрөнгө оруулагчаас ахуулаад маш сэтгэл хангалуун болсон юм шүү дээ. Маш их хүс өндөрлөл бэрхшээлээ тасралтгүй тулгарч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энд явж байгаа үйл ажиллагаа маш их хүн сурталтай, маш их шат дамжлагтай тий. Яавал энэ хэрэглэгчийн үйл тамыг үзэх үү гэсэн тийм л одоо зохицуулттай байна шүү дээ. За тэрний нэг жишээ нь яг таны саяны ярьж байгаа. Та зөвхөн жижигхэн нэг алган чинээ одоо нарны панел дээвэр дээрээ тавиад өөрийнхөө хэрэглээг хангаад за нэг илүүдэл цахилгаан уулын сүлжээрээр борлуулчмаар нь шүү дээ. Гэтэл тэрийг манай Монголд юугаар зохицуулж байгаа нэхэр журмаар зохицуулж байгаа. За нөгөө журман дээр нь бүхэл бүтэн 7 оролцогч талуудтай, 7 шат дамжлагтай. Тэгээд 6 сар болж ижил та нэг сүлжээрээр холбогдно. Гайхамшигтай ааз. Гэтэл Австрали улсад ерөөсөө 3 оролцогч тал. Тэгээд сар хагас. За нэг одоо хүчин чадлаас хамаараад 2 сар хагасаас 2 сар. Тэгээ өөрөөр хэлбэл эн чинь нэг л үйл ажиллагаа шүү дээ, тий. Бусад улс оронд ингээд 3 хүн оролцогч талтай байгаад сар хагас болоод ингээд маш хялбар болоод тий. Ингээд одоо хэрэглэгчийн үйл тамыг үзэхгүй явж болоод байх юм. Монгол чухам яхаараа одоо ингэж тий хэрэглэгчийн үйл тамыг үзээд ингэж байгаа тий. Тийм учраас бид нар ийм асуудлууд дээр ерөөсөө процессын дахин инженер чигээл ядаж тэр 7 оролцогч талыг ядаж 4 болгоё л доо. Ядаж тэр 6 сарыг одоо нэг юм бүр 3 сар руу аваач л да. 4 сар руу аваач л да. Тий. Тэгээ хамгийн гайхалтай юм та хүн энэ дээр сонсохоор хүн болгон бүр гайхдаг. Таны одоо дээвэр дээр нэг алгын чиний нарны панел тавих гэж байгаа угсралтын компаниас бүр 100 мегаваттын дулааны станц барих угсралтын компани тавьдаг шаардлагыг тавиад сууж байгаа шүү. Энэ одоо юу гэж ойлгох вэ? Байж болохгүй байхгүй дээ. Сэргэрдэх эрчим хүчний чиглэлээр одоо Улаанбаатар төмөр зам дээр бас ямар ажлууд хийгдэж байна тийм ээ? За сэргэрдэх эрчим хүчний чиглэлээр яг эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагаатай уялдуулаад ингээд хийж байгаа. Сэргэрдэх эрчим хүчийг хийж байгаа хамгийн гол зорилго нь Улаанбаатар төмөр зам өөрөө маш их эрчим хүчийг хэрэглэдэг. Тийм учраас сэргэрдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн эрчим хүчээр ногоо эрчим хүчээр өөрсдийнхөө тодорхой хэрэглээг хангана. За ингэснээр төвийн эрчим хүчнээс авах ачаалал буурна.
За бас өөрсдөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэхээр бас тодорхой хэмжээний ашиглалын зардал буурах, эрчим хүчний хэмнэлт үүсгэх ийм л зорилготойгоор одоо чиглүүлээд ажиллаж байна. 2023 онд гадны туршлага гэж одоо түрүү ярьлаа шүү дээ. Тэгээ 2023 онд Зүй Японы төмөр зам, Улаанбаатар төмөр зам хоёр хамтын ажиллагаатай. Энэ хамтын ажиллагааны хүрээнд мэргэжил дэвшлүүлэхээр 2 сар гарan очоод туршлага судлаад ирсэн. Тэгээ Зүй Японы төмөр замын одоо эрчим хүчний байгууллагуудаа ер нь 2 сар гарны хугацаанд нэлээд сайн явсан. Тэгээ тэнцэнээс ойлгож авсан зүйл гэх юм бол ер нь эрчим хүч өндөр хэрэглээтэй, эрчим хүчний хэрэглээ өндөртэй одоо аж ахуй нэгж одоо байгууллага компаниуд өөрсдөө хэрэгцээний эрчим хүчний үйлдвэрлэлийг өөрсдөө хийдэг, үйлдвэрлэлцдэг юм байна гэсэн ийм. Энийг хуулийн одоогийн шинжилгээний хүрээнд шийдээд өгчих юм бол Улаанбаатар төмөр зам бол одоо өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд тэр үйлдвэрлэсэн эрчим хүчээ хаашаа борлуулахыг санаа зовох ерөөсөө хэрэг байхгүй. Бид нар маш их өөрснөө хэрэгжилж байгаа учраас тэр үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрснөө хэрэглэх юм бол дунд нь одоо нэмэлт зардал шингэхгүйгээр илүү хямд эрчим хүчийг үйлдвэрлэсэн эрчим хүчээ илүү хямд өөрсдөө шууд ашиглах юм боломж бүрдэж чинь гэсэн үг байхгүй. Нэгсэндээ эрчим хүчийг талах гэж үзэх юм бол нэг талхны талхаа үйлдвэрлэсэн байна шүү дээ. Тэр нэг бөөний хөдөлтөөр дамжаад тэр нь зардлаа ашгаа тээврийн зардал юм шингээгээд тэгээд тэрэнд супермаркет ирэхээр дахиад супермаркет чинь өөрөө бас нэг аль хүн ажиллаж байгаа объектын зардал гэж зардлаа шингээгээд одоо магадгүй 1000 төгрөгийн талх 2000 төгрөг болдог ч юм уу тий. Ингээд ирээд тэрийг нь бид нэр хэрэглээд байгаа байхгүй юу. Гэтэл Улаанбаатар төмөр зам өөрөө маш хэмжээний талх хэрэглэдэг юм бол зөв талхаа өөрөө барьхаараад өөрөө хэрэглэчихэл гэж байгаа байхгүй юу. Энийг Японд хэрэгжүүлсэн юм лээ. Тэгээд Японд усан цахилгаан станцтай юм байна. Төмөр зам нь нэлээд том чадлын. Газын цахилгаан станцтай юм байна. Тэр нь манай ТЭЦ-4-өөс ч том хүчин чадалтай. Тэгээ 10 нарны том цахилгаан станцтай. Томоохон толгуур өгтөөнүүд дээрээ барьсан. Тэгэхээр энэ чиглэлөө бас тодорхой хэмжээнд оруулъя гэж зорж байгаа. Түрүүн цэцэг гишүүний ярьдгаар бас маш их төвөгтэй юм байна. Тэр хүндрэл бэрхшээлүүдийг ингээд туулаад явж байна. Тэг ямар ч байсан сайн шанд дээр 1 мегаваттын нарны цахилгаан станцыг барих зураг төслийг боловсруулад эрчим хүчний яамаар матлангаар оруулаад ингээд энэ жил авцсан. За одоо ингээд бид нар өөрсдөө хэрэгжүүлэхээр төмөр зам бас өөрсдөө зөндөө асуудал байгаа. Хөрөнгөний хөөсөрийн асуудал байгаа. Гаднаас ингээд хөрөнгөний хөөсөөр аваад энийг Солонгосоос ч юм уу аваад одоо хэрэгжүүлээ. Тэр нэг өөрийгөө нөхөөд өртгөө явуучих юм боломж харагдаад байгаа. Гэтэл энийг хийх гэхээр бас л нөө дүрм журмын боомлолт чөтгөрөнд ороод ингээд бас нэг хэрэгжүүлж болохгүй юм асуудлууд байна. За бас ингээд эрчим хүчний одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд одоо ер нь бол эрчим хүчний тухай хууль за энэ хуулийн хүрээнд гарч байгаа журмуудын хүрээнд л үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль дүрмийг хэрэгжүүлээд явхаар тэр их одоо цаг хугацаа алддаг. Тэр их одоо өсвөр одоо олон шат амжилттай процессор л яваад байгаа юм л да. Тэгэхээр энийг одоо энэ хуулийн шинжилгээний хүрээнд шийдэх юм бол шинэ хуулийг бол тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд бол мөрдөл ажиллана. Тэгэхээр процесс илүү хөнгөрөн тал талдаа хүндрэлж хэрэгдэл бол одоо ингээд байхгүй болно л гэж ингэж ойлгож байгаа. За их цэцэг шинээс асуу. Яг одоо ингээд хэрэглэгчд бол өөрсдийнхөө бэрхшээлийг ярьж штэ тийм ээ. Яг энэ сэргийгдэх эрчим хүчний одоо хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсүүд одоо юу вэ гэж харж байна те хууль эрх зүйн үед. За яг сэргийгдэх эрчим хүчний тухай хууль гэдэг 2007 онд батлагдсан хууль байдаг шүү дээ. Тэгээ яг тэр үед сэргийгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт маш өндөр байсан. Маш өндөр. Тийм ч учраас баг одоо ингээ хүчээр хуулийн дээр ингээ маш өндөр тариф батлуулж ийж энийг одоо байгаа одоо манай суурьлах зөвчний шаардлагыг 18.6% байгаа. Төвийн системд холбогдсон сэргийгдэх маань. Тэгээ энэ хэдэн их усрууд ашиглалтанд орсон. Түрүү ярианы ихэнд бас дурдаад өнгөрлөө. Улаанбаатар төмөр зам бол бас хэрэглээгээр бас нэлээд дээгүүрт ордог. Тэр утгаараа одоо үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж яригддаг шүү дээ. Таны бодлоор одоо эрчим хүчний хэмнэлт үр ашигтай хэрэглээг дэмжихийн тулд өрх үйлдвэр байгууллага санхүүгийн урамшил татврын бодлогыг бий болгох нь зөв гэж боддог ба та. Энэ дээр ямар бодолтой байдаг? Зүйтэй. Ер нь бол тийм. Одоо жишээ нь нарны панел тавиад өөрийнхөө хэрэглээг хангаж байна гэдэг чинь та яаж гэнэ үү? Хэмнэлт гаргаж байгаа хгүй. Энэ системийн хувьд бол ингээ ачаалал маш сайхан бууруулж өгөөд тест дөрөв дээр ингээд нэг шинэ өхөөс рүү олж өгнө шүү дээ. Энэ тэгэхээр хэмнэлт. Энэ дээр бид нар одоо тэр татврын бодлогоороо яавал одоо тэр хөрөнгө оруулалтыг багасгах вэ гэдэг дээр
дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй. Монголын хувьд одоогоор юу ч байхгүй байгаа. Эрчим хүч хэрэглэдэг одоо уурхайч гэдэг юм үйлдвэрүүд сэргээгдэх эрчим хүчний хүчээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа нь байгаль орчинд үзүүлж байгаа бас нэг үүрэг оролцоо байна гэдгийг ингээд зохицуулаад өгсөн. Тэгэх юм бол ингээд нөгөө нэг тухайн хэрэглэгчдэр алийг сонгох уу гэдэг сонголт гараад ирж шүү дээ. Тэгэхээр ингээд энийг бас ингээд өрсөлдөөнөөр ингээд зохицуулаад өгчвөл бас их сэргээгдэх эрчим хүчний салбар бас хөгжөөд бас их зүгээр зүйл юм да гэж зүгээр ажиллаж ирсэн. Энэ чөлөө зах зээлийн гол одоо утга учир нь ерөөсөө тэр байгаа байхгүй юу? Хэрэглэгчид боломжийг олгож байгаа. Та хүсэх юм бол одоо тэр нарны станцаас тэр одоо дулааны станцаас эсвэл одоо тэр батарейнаас гэдэг юм уу тий. Тэрнээс ингээд очиж уулзаад үнэ тохироод авах тэр зах зээлийг чөлөөлөх гэдэг байгаа. Одоо болохоор яаж юм тэр боломжийг хаачаад ингээд дундаа ингээд лаглаас очиад л шүү. Тэгээд нэг юм сая ингээд яг хэлж штэ. Жишээ нь одоо тэр 3000 мегаваттад бид нар цахилгаан өгөхгүй байгаа гэж ярьж штэ. Гэтэл нэг үйлдвэр би надад одоо тэр тариф нь ерөөсө хэд яхан сонирм биш байна. Би тэр хамаагүй тэр бөөрөлцөлтөөс очиж тэр өндөр тарифаар чи авъя. Би бизнесээ хиймээр гэн гэсэн хүмүүс энэ дотор маш их байна штэ. Гэтэл төр яаж байна? Үгүй ээ. Цахилгаан зарахгүй гэж суугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өсөлдөөнөөр явж ижил тэр ерөөсө одоо хүссэн газараас очиод цахилгаан авдаг тэрийг л нээж өгөх хэрэгтэй. Сонголтыг биелүүлэх. Төлөөлгээд байгаа чи энэ аахгүй юу? Одоо бол үгүй. Лаглаа суучаал яг хүн сутал болцоод явчихад байгаа байхгүй юу? Баяр жаргал дараагаас сүүлийн жилүүд Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн хэмжээ бол тогтмол хүссэн нэмэгдэж байна. За энийг дагаад одоо бас эрчим хүчний хэрэглээ Улаанбаатар төмөр зам дээр бас дагаад нэмэгддэг. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг ер нь хэрхэн зохицуулах ёстой. Энэ дээр та ямар бодлоо? Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөж байгаа үнэ. Тээвэртэйгээ харьцуулахад бол нэгж тээврийн хэмжээтэй харьцуулахад бол эрчим хүчний хэрэглээ бол буурч байгаа. За хуучин бол ачаа тээвэр харьцангуй одоо өнөөдрийн түвшинд ирээгүй байх үед ингээд эрчим хүчний хэрэглээг жил тээвэрлсэн одоо ачаа тээвэртэй харьцуулахад одоо 1.5 гэсэн индекс гарч ирсэн. Одоо бол 1.1, 1.2 руу орсон байна. Тэгэхээр ачаа тээврийн хэмжээ ихсэж байгаа ч гэсэн эрчим хүчний хэрэглээ бид нөгөө нэг эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд одоо барьж байна. Одоо өсөлтийн багаар өсөж байна гэсэн үг. Тэгэхээр одоо нэгж тээвэртэй харьцуулах одоо эрчим хүчний хэрэглээ бол одоо харьцангуй буурж байгаа л гэсэн үзүүлэлт харагдаж байгаа. Эрчим хүчний тухай хуулийн шинжилгээний хүрээнд бас нэг асуудлыг одоо Улаанбаатар төмөр замтай заавал одоо холбож ярихгүй бол болохгүй. За энэ бол одоо дулааны цахилгаан станцуудын одоо нүүрс тээврийг бол Улаанбаатар төмөр замд хангаараа одоо хариуцж идэг. Тэгэхээр энэ вагонуудыг бол Улаанбаатар төмөр зам өөрийнхөө одоо хөдөлгөөн бүрэлдэхүүнийг ашиглаж явуулж идэг. Тэгэхээр нөгөө одоо Улаанбаатар төмөр зам чинь өөрөө бизнесийн байгууллага байгаад байдаг. Нөгөө вагонуудаа явуулж ачаагаа тээвэрлж одоо мөнгө ашиг орлогоо олъё гэтэл одоо ингээд улсын чанартай тэгээ хэтэрхий бага тарифтай энэ тээвэрлүү явуулаад байдаг. Тэгэхээр энэ хуулийн шинжилгээний хүрээнд одоо тэр эрчим хүчний одоо үйлдвэрлэгч одоо тэр дулааны цахилгаан станцууд маань альсвал одоо тэр уурхаанууд маань өөрсдөө одоо хөдөлгөөн бүрэлдэхүүнтэй байх тухай саналуудыг одоо төмөр замчид ингээд ер нь тавьсаар ирсэн. Цахилгаан эрчим хүчний үн тарифыг тодорхой хэмжээнд нэмсэн. За энэ үнийн өсөлттэй холбоотой яг хуу нүүрсний тээврийн олон жил алдагдaltaй явж байсан одоо тээврийн тарифыг өртөг хаах түвшинд авчирсан байна. За өнөөдрийн түвшинд бол өртөг хаах түвшинд явж байгаа. Тэгээ энэ тодорхой хугацааны дараа ч гэдэг юм уу буцаал нөгөө үнийн өсөлт юмтай холбоотой буцаал алдагдaltaй байдлаа орно. Тэгэхээр яг хуу миний бодлоор бол энэ эрчим хүчний одоо тухай хууль дээр энэ эрчим хүчний үн тарифтай уялдуулаад нүүрсний одоо тээврийн тарифыг одоо давхар индексжүүлж байх автоматар авч үзэж явах, тооцож явах ийм механизмыг оруулж өгөх юм бол бид нар төмөр замчууд ингээл нүүрсний тээвэр ингээл явж байгаа л алдагдaltaй болоод бүр мэдрэгдэхүйц хэмжээнд их хэмжээний алдагдал үүсээд ирэнгуут нь асуудал тавьдаг. Тэр нь ингээд 1-2 жилийн дараа ч юм уу шийдэгддэг. Энэ биш. Ингээд тухай бүр ингээд эрчим хүчний үн хязээ нэмэгдэнэ. Тэр үед тэрний одоо нэг эрчим хүчний одоо зардалд одоо нөлөөлж байгаа. Эрчим хүчний нүүрсний тээврийн зардал яг ингээд хамтдаа цуг индексчдэг. Ийм зүйлийг хуулиар зохицуулж өгөх юм бол бас ядаж алдагдaltaгүй байх юм уу гэж бодож байгаа. За миний бодол хоёрдугаар тэр нөгөө нэг вагоны хувьд бол Улаанбаатар төмөр зам
баг бүх хөдлөх бүрэлдэхүүнэл үндсэндээ өвлийн улиралд энэ дулааны цэцлэгээ станцын нүүрсүүд тээврүүдэд явуулж байна. Тэгэхээр одоо бусад одоо тээврийг бол одоо хувийн хвшлүүд, хувийн компаниудын одоо вагоноор өөрсдийнх нь тээврийг л явуулж байгаа. Тэгээ энэ бол ингээд Улаанбаатар төмөр замын хөгжилд бас ингээд бас их төвхтэй байдлыг үүсгэж байгаа мó гэж төмөр замчин үнээр бол харж байгаа. Тэгэхээр зүгээр заавал дулааны цэцлэгээ станцыг вагонтой бай гэж болгохгүйгээр зүгээр яг эрчим хүчний тухай хууль дээр зүгээр ингээд вагонтой байж болно гэд заачвал яг тэрийг тодорхой хугацаанд алстаа зүгээр ингээд зарим дулааны цэцлэгээ станцууд ингээд алстаа өөрийн гэсэн хөдөлгөөн бүрэлдэхүүнтэй байх юм бол тэргээр өвлийн улирал нүүснийхээ тээврийг хийчтэй. Зуны улиралд ч юм уу тий уул уурхай бусад ачаа тээвэрт түрээслээд явуулцдаг ч юм уу. Тэгэх юм бол нөгөө нэг бас Улаанбаатар төмөр замын байгууллагад ирэх ачаалалт бас тодорхой хэмжээний эерэг үзүүлэлт болно. Энэ төмөр замын салбар, тээврийн салбарын хөгжил бас их нөлөөлөх юм болов гэж бодож байгаа. Тээврийн салбар чинь өөрөө Монгол улсын бас эдийн засаг одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үн тариф энэ бүх зүйлд бас тодорхой хэмжээнд нөлөөлж идэг учраас ингээд хоорондоо ингээд бүгд хамааралтай юм шиг харагдаад байна л да. Тэгэхээр энийг сайн судалж зохицуултыг нь хуулиар сайн шийдэж өгвөл болохгүй юм байхгүй хаа л гэж бодож байна. Ганцхан өгүүлбэр нэмэхэд л болох гэдэг шүү дээ. Тэ ер нь бол тийм ээ. Ер нь бол тэгэхээр энэ ярианыхаа төгсгөлд бас та хоёрын ер нь хувийн байр суурьтай илүү холбоотой зүйлийг асуу. 2030 он гэхэд Монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарахад төмөр замын салбар ер нь ямар одоо чухал үүрэг гүйцэтгэх вэ? Та баяр жаргал дараа хариулж. Яг үнэ хэлэхэд тийм холын зүйлийг бол бас яг бодож үзээгүй юм байна. Сайн хэлж мэдэхгүй байна. Зүгээр яг Улаанбаатар төмөр зам шиг одоо Улаанбаатар төмөр зам за яг энэ шиг юм өндөр хэрэглээтэй байгууллагууд өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээний эрчим хүчнийг одоо үйлдвэрлэх боломжийг нээгээд өгчвөл тэгээ өөрсдийнхөө эрчим хүчний одоо хэрэглээг өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө хангаа явуучих юм бол заавал улс одоо ийм том хэрэглээтэй аж ахуй нэгжүүдийн өмнөөс одоо эрчим хүчийн үйлдвэр бариад за тэрийг ингээд зохицуулах гэдэг юм шаардлага байхгүй гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ лөө явах юм бол хамгийн зөв юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын хувьд ч гэсэндээ яг энэ бодлоо бол явахаар зорж байгаа. Гэхдээ бас ингээд хөвгтэй зүйлүүд байна. Түрүүн эцэг гişүн бас нэлээд дэлгэрэнгүй ярьчлаа. Энэ бүх хүндрэлүүд бол яг бодолтоор байгаа. Төмөр замын нөгөө нэг цахилгаанжуулах гэж ярьсан шүү дээ тий. Тэн дээр яг ингээд жишээ болоо сонирхолтой байх үеднээс өөрийг хэлэхэд одоо ингээд зорчигч тээврийг манайх хийдэж шүү дээ. Зорчигч тээвэр дээр ингээд айгүй олон асуудлууд гомдлоо сүүлийн үед сүүлийн жилүүдэд яваад байгаа шүү дээ. Одоо ингээд кондишнгүй байна. Өвөл ингээд нөгөө нэг галгаатай явж байна тий. Тэгээд ингээд бохир нь ингээд шууд ингээд байгаль руу гадагшаа шууд унжийн нэтэр гэл. Энэ бүх асуудал ерөөсөө явж юутай уйлж чинь гэхээр эрчим хүчтэй л уйлж байгаа. Яагаад гэвэл тэр богоонд эрчим хүч байх юм бол бион ойл хийж болж байна. Тэн тавьж болж байна. Тэнээр халааж болж байна. 100 кондишн тавьж болж байна. Тэр хөдлөх бүрэлдэхүүн эрчим хүчгүй учраас тэр ингээд механик байдлаараа байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө төмөр замыг цахилгаанжуулах юм бол энэ асуудлыг зохицоороо шийдэх. Одоо цахилгаанжуулчихаар нэгт хурдан болно, хоёрт нь ая тох нэмэгдэх байхгүй. Яагаад гэвэл хөдлөх бүрэлдэхүүн явах одоо хөдөлгөөнд одоо явж явах процессдоо ингээд дээрээсээ эрчим хүчийг аваад тэр нь ингээд хөдлөх бүрэлдэхүүнийг явуулахад ашиглахаас гадна тэр зорчигчийн вагон тав тухтай байх кондишн ажиллуулах за тэр нөгөө нэг тэн галгаагүй тэн залгаа тэрийгэ тохируулаад явах за тэгээд нөгөө бион ойлтой байх онгоцны нойр шиг ингээд сороод авчдаг тийм тэр чинь цахилгаанаар л ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд доороо ингээд нэг бохирын танктай тэр нь өвөл хөлдөхгүй байх юм бол бас ингээд тэнээр халаах шаардлагатай. Энэ бүх ингээд эрчим хүчний одоо асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энийг цахилгаанжуулах юм бол энэ асуудал шийдэгдэнэ. Гэхдээ бид нар цахилгаанжуулалтыг хүлээхгүйгээр ингээд нэг богоныг дизелээр одоо тоноглоод ингээд туршиж үзэх гээд зорчигч тээврийн албатайгаа хамтраад ажлаас гаргацсан ажиллаж байгаа. Хэрвээ энэ амжилттай болох юм бол бас зорчигчийн галт тэрэг маань бас илүү тав тухтай болох юм боломж бүрдэх байхаа. Нэг цэцэг гişнээс асууя 2030 он гэхэд
Монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарч чадах ба. Чадна шүү дээ. Тэ одоо ялангуяа нэлээд том их усрууд гарч байгаа учраас чадна гэсэн одоо бүр итгэлтэй байна. Тэгээ яг зөвхөн хараат гэхээс илүүтэй эрчим хүчний дутагдлаас гарах уу гэж бас асууж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр дутагдлаас бол гарнаа гэж л харж байгаа. За цаг гарган нэстэг төрөлцсөн ирсэн та хоёрт маш баярлалаа. Та хоёрынхаа цаашдын ажил амжилт хүсье. Баярлалаа. За бүгд ажил амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ Улаанбаатар Төмөр зам подкастын удаагийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараа уулзлаа. Баярлалаа.